маань бид газрын гадаргаас 600 метрийн өндөрт хүргэж байна. Тэгэхээр зэвсэг хүчний ТИК 84 дугаар ангийнхантай хамтраад өнөөдрийн сургалтад хүргэж байгаа. Эр хүний тэсвэр төвчээр нөгөө талаас эр хүнтэй энэ зэрэгцэг эмэгтэйчүүдийг хатуучтай холбогдуулаад өнөөдөр бид шүхрийн буултын үйл ажиллагаанаас бодиттой сургалтыг танд хүргэж байна. Анхаарлаа хандуулж байгаад баярлалаа. Манай ангийн одоо өвлийн удирдлын одоо ээлж шүхрийн буул дадлага болж байна. Энд одоо манай бие үргэлгүүний маань 80 орчим хувь нь хамрагч байна. 80 орчим хувь нь яагаад бүх аль хаагчны шүхрийн шүхрээр бохстой юм бэ? Манай бие үргэлгүүн бол байнгын байрлал болоод сургалтын төв гэх мэтлэнгээр хээрийн байрлалууд үүрэг хүсэж байгаа учраас бүгд нэг удаагийн хамралтаар хамрах боломжгүй байдаг. Бүгд бэлтгэгдсэн хүмүүс байгаа юу? Манай цэргийн албаагч бол бүгд бэлтгэгдсэн. Бие үргэлгүүний маань тодорхой хувь нь бол 2014 онд сургууль төгссөн. Гэхдээ тодорхой хэмжээгээр бэлтгэгдсэн цаг байна. Жилдээ хэдэн удаа бууд юм бэ шүү? Манай бие үргэлгүүний буулт бол жилд нэг 6-аас 7 удаа буун. 6-аас 7 ээлжээр. Тэр нь яг л хаврын буул, зуны буул, намрын буул, өвлийн буул, дээр нь одоо усны буул, шөнийн буул гэх мэтлэнгээр 7 төрлийн буулт нь хамрагдчихсан. Тийм учраас нэг цэргийн албаагч дундчаас нэг 20-оос 30 удаа бол болчихдог. Шүхэр бол одоо шүхрийнхээ төрлөөс хамаарат өндөр нь бол янз янз байна. 4-5 мянган метрээс буун, за 1000 орчмоос буун, за хит нам өндөр буюу 250-аас 300 орчмоос буун. Шүхрээр бууж байгаа хүмүүсээ тулгардаг бэлшилтэй зүйл нь юу байд юм бэ? Хамгийн гол нь айцаа давах гэдэг зүйл дээр нь яаж дэмжлэг тусцаа зүйл вэ? Айцыг дарахад бол ерөөсөө шүхэрчийн хүн байх ёстой. Зүрийн зааварлсан сургууль шуган зааварлж байгаа ёстой. Буулт болохоос өмнө. Тэгээд айц зүйл ерөөсөө хүний биеэ шатах, бие онцлогоо шатах хүн болгонд айцтай байдаг. Зэвсэг түвшний тусгай томилтын батлон ТИК 84 дугаар анги онц ноцтой гэмт хэрэгтэй тэмцэд туслах, болзошгүй террорист үйл ажиллагааг талсан зогсоох, шаардлагатай үед туслах, бүх нийтийг хамарсан байгалийн гамшиг үйлдвэрлэлийн осол, тэдгээрийн хөнөөлийн голомтод авран туслах үйл ажиллагаанд оролцох үндсэн чиг үүрэгтэй. Байлдааны үед тэд тагнуулын үүрэг гүйцэтгэх тусгай бэлтгэгдсэн алба хаагчид. Харин тэдний арыг дах эмч совилогч санхүүгийнхэнгээд үүрэг гүйцэтгэгчид ч мөн тэдэнтэй ижил чадвартай байх шаардлага тавигддаг. Чухам ийм учраас тус ангид алба хаагч хэн бүхэн наад захын шүхрээр буух чадвартай байх учиртай. Ингээд тэд бүгд тэнгэрээр дүүлэн нисэж газраар ажиллагаа явуулдаг тусгай бэлтгэгдсэн дайчид. Тусгайлан бэлтгэгдсэн дайчидтай энэ зэрэгцэн бэлтгэгдэж буй бүсгүйчүүдийг бид онцож байна. Тэднийг совдон доторх хар суд гэж нэрлэе. Сайн байна уу? Сайн. Батлан хамгаалах салбарт хэдэн жил ажиллаж байна? Одоо 5 жил ажиллаж байна. Яг ямар албан тушаал дээр ажиллах вэ? Сувлагч байгаа юм чи. Мэргэжлэр ажилладаг. Тэгээд цэргийн цалт таа болохоор шүхрээр буух ёстой. Тэгээд шүхрээрээ буугаад явж байна. Цолтол бол буух ёстой юм уу? Тийм цэргийн цалтол хүн болгон бооно. Эрэгтэй эмэгтэй хамаагүй. Гэхдээ эмэгтэй хүн тэр өндөрөөс зориглоод төсөрнө гэж чинь бас бил авч шин найж ин жоох амар уу? Анх амар. Одоо хэд буугаад ирэхээр гой зүв буугаад энэ стар талбай юмтайгаа ойрхон буугаад ирэхээр урам мураад дахиад буумар санагддээ. Айцаа яаж даван туулах вэ? Өөрөө өөрийгөө л зоригч болно. Би чадна, хүн чадчихад би яагаад чаддгүй гэх жишээтэй надтай адилхан мөр зэрэгцээ явж байгаа эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд бүгд л бууж хахад энэ шүхрэндээ найдаад бүсрэндээ Сая ярьж хахад баг 2 сар шахуу нь сургалтанд сууж ич буудаг гэж юм л да шүхрээр. Хамгийн гол нь эвхэлтэндээ байдаг гэсэн үү? Тийм, гол юм л эвхэлтэндээ. Буруу эвхүүл тэгээд бас янз бүр тийм задрахгүй байх ч юм эрсдэл өндөр шүү дээ.
100% өгсөн байх юм бол шүхүр бол 100% задарна. 99% бодлоготой. Тэр 2 сарын хугацаанд л үндсэндээ шүхрээ ивэх талаар загаа явчихсан. Шүхрээ ихээл онлоороо тэгэл дадлага онлгээд зориг төвчээр хатуужлын асуудал. тий. Одоо тэгэл тухайн хүний өөрөөс шалтгаална шүү. Таны хувьд яагаад эмэгтэйний хувьд одоо батлан хамгаалалт салбар сонгож ажиллах вэ? Сургуулаа төгсөөд манай нэг их чи цэргийн ангид ажилтیں۔ Тэгээд тэр маань л намайг чи цэргийн ангид ор юу яа цэргийн хүн болох чинь гоё байдгийг хувц өмсөөд мөрц зүгээд явна гэдэг чинь бахархмаар зүйлээ дээшээ ороо гэдэг ихчийнхаа хэлж ярьснаар зөвлснөөр 84-т орсон да сургуулаа төгсөөд. Ихэд дуусчих шиг лөө тий. Тий, ихэд дуусчлаа. Одоо ингэж Хэдэн удаа буучих ер нь Одоо саяных би 9 дахь удаагийнхаа буултыг хийгээд одоо ихэд автахтаар гарах гал. хамгийн анх буужсан үеийнхаа дурсамжаас уулзсан. Хамгийн анх буужаа. Нөө юу ч мэдэхгүй болохоор чи айдс мэс мэдэхгүй. Тэгээ шууд л гараа явчихжсэн. Тэгэл агаар дээрс дуучраа олно гэж. Эхний буулт бол ерөөсөө айдс мэдэхгүй болохоор шууд л гараа явчихсан. Одоо ингээд сүүл сурцсан бодож байгаа айдс төрдөг юм байгаа юу? Бэна. Одоо яах вэ хөөг. Гэтэ тэгээд айгаад ах юм бол өсөж чадахгүй л дээ. Тэгээ нөгөө хойно байгаа бас хүмүүстэй ч ихсэн хэцүү сэтгэл санааны хувьд. Тийм болохоор тэгэл өөрийгөө зоригжуулал буухаас өсөрхөөс л өөр зам байхгүй тий. Эмэгтэй хүний хувьд жишээ нь яг энэ бол жоохон хүнд хүчээр ажил уу? Хүнд хүчрээ хувьд л хүнд. Тэгээд одоо өөрөө сонгосон болохоор тэгээд хүнд байлаа гэд шантрах юу байхгүй. Ирэх байхгүй. Энэ одоо хэр удаа их үү? 2 сарын хугацаанд ерөөсөө баг шүхэр ивхийг заавал юм шүү те. Тийм тэгээд сүүл рүүгээ одоо бид нар чинь ихэд сурчлаараа хамгийн доод нь бол баг нэг 7-8 минуттай. Дээдлээ ихтэй бол нэг 13 минуттай ивхдэг шүү дээ. Шүхэрчд 20 гаруй килограмм шүхрээ үүрч бэлтгэл хийн. Тэгээд тэнгэрт дүүлнэ. Нэгэнт тэг 84-т алб хаана гэдэг эр зориг авхаалч самбаагаараа өндөр босго давах учиртай. Энэхүү бэлтгэгдэж анхны буултаа хийх гэж буй эмэгтэй шүхэрчд ингэж ярьлаа. За батлан хамгаалах салбарт хэдэн жил ажиллаж байна? Одоогоор би нийтдээ батлан хамгаалах салбар зөвшөөрчөнд тэг 84 дугаар ангид нийлээд 8 жил ажиллаж байна. Анх удаа шүхрийн буулт хийх гэж байна гэж. Хэр удаан суралцав? Суралцах хугацаа бол 1 сарын хэмжээтэй байлаа. Тэгээд төрөгчлсөн маягаар нэлээд шахуу явсан. Ер нь бол шүхрээр буух сэтгэлээ өндөр байна. Одоо анх удаа буух гэж байна. Тийм анх удаа буух байгаа ихэд эхний жоохон баг зэрэг айцсаа одоо ингээд хараад хүмүүсээ бууж байгаа хүмүүсээ хараад ирэхээр маш сайхан байна. Айхаац маань алгаллаа гэсэн. Ер нь зүгээр хүмүүс л шуудхан буучиж болмоор юм шиг юм яриад байдаг л та. Хэр их бэлтгэл сургууль шаардж байна юм. Бэлтгэл сургууль одоо хичээл сургуулаа яг судлаад ирэх юм бол ер нь бол айгүй хүнд даваа. Тэр бүтэн сарын хугацаанд яг шүхрээс гарах эрсдэл болон шүхрийг суралцах тийм бол айгүй хүнд даваа байдаг. Айгүй хүнд хичээлүүд маш их байдаг. Ер нь яг явцынхаа хүн харахад амархан боловч явцынхаа донд айгүй хүнд гэдгийг мэдэрдэг. Тийм. Одоо бас олон улсын эмэгтэйчүүд эрхийг хамгаалахад төр тохиож байна. Тэгэхээр яг энэ өдрийг тохиолдуулаад таньсасвал та өнөөдрийг хүртэл ээжийн тухай ч юм уу те гэрэл хийгээдээ сайн зүйлүүдээс туршимжаас авах болсон. Мэдээж хэрэг энэ хүртэл бас явхад нэлийн дэмжлэг тусламж үзүүлсэн те. Тийм миний ээж бол юу яжсэн л та гэрэл хийгээдээ сайхан зөвлөх юм бол хамгийн дөрөнд намайг ийм их хатуу ийм хүнд албанд ингэж зүтгэж яах сэтгэлийн бэлтгэл болон энэ их хатуужлыг манай ээж маань лалгаж өгсөн, ээж маань суулгаж өгсөн гэж боддог. Энэ их амьдралын их хатуу хөтөө юм эрлэхэг зоримог юм гараанд бол ээж маань төлөхөж өгсөн юм аа. Ээж маань их юм болгон дээр шантрах болгон дээр ээж маань их зоригжуулдаг. Тийм ээж маань бол миний энэ амьдрал, миний энэ ажилтнарт маш саршиг холбоотой. За амжилт буугаад ирэхээр нь үү. За баярлалаа. За
амжилттай ба. Амжилттай. Өстой гоё байна. Хамгийн сайхан мэдрэмжийг авлаа. Айвуу. Үгүй хайсангүй. Онгоцны хаалган дээр жоох эвгүй байлаа. Тий. Анхны хэсэг бол амжилттай болсон. Амжилттай маш сайхан байна. Дахиад буугаад очих. Бунаа. Дахиад буух сонирхол төрчлөө. Бэлтгэлийн үе жоох айцтай. 3 буу болоо гэж бодож байсан. Одоо л дахиад буух сонирхол маш өндөр байна. Хаяад хэдэн метрийн өндөр тарчив? 600 метр өндөр. Тийм. Одоо энийг гол нь эвхэх ажиллаас нэлээд хөвцтэй. Тийм. Эвхэлт гэдэг бол хүний нэг аюулгүй байдлыг хамгийн 100% хангаж өгдөг хичээл дээр заасан. Тийм учраас эвхэлтээ маш нэрийг нямбаа их хэвээр. Эмэгтэй хүний хувьд л энэ нэлээд чанга ажил үз. Ер нь дэжгүй. Боломж. Тийм боломж. Сая тэр дээр айцыг яаж давж толов? Хаалхан Хичээлээ саналаа. ямар хичээл? 2 дугаар хичээл. Хаалганаас гарах хичээл. Тэгээ хаалганаас гарсны дараа за би одоо юугаа хийх вэ? Тэгвэл хичээлээ сар. Бодож ирсэн. За эмэгтэй цөөхөн шөхөрчдийн нэг болж байгаа байна. Хэр удаа бэлтгэдэг? Өнийг сарын турш бэлтгэлээсэн. Бэлтгэл ерөөхдөө нэлээд хүнд байсан. Гэхдээ дэжгүй бэлтгэл бол хангацсан гэж бодож байгаа. Ирчүүдтэй энэ зэрэгцээ явах чинь бас л эмэгтэй хүний том хатуужлах тий. Нэлээд зориг төвчээр хатуужил шаарддаг. Шаардсан. Ер нь энэ баг миний амьдралдаа гарч ирсэн хамгийн том зориг хатуужлах. Ийм зоригийг гаргахад хэн нөлөөлөв? Ээж нэлээд дэмжижсэн. Айгу зориг өгөл. Эхэндээ бол айгу эсэргүүцэл чамд буулахгүй гэдэгжсэн. Та одоо миний зоригийг хүлээдэх юм гэдгсэн чи. Сүлдээ за миний охин чаднаа сайн буугаад ирээрээ гэл тэгсэн. Ээж хадах ярихгүй. Одоо өнөөдөр бас олон улсын эмэгтэйчүүд эрхийдэх ах өдөр тохиолж байна тий. Манай ээж л одоо 5 хүүхэд төрүүлж өсгсөн. Айгу сайн хүмүүжүүлсэн тийм төвчээр хатуужил зөрөгтэй айгу сайн эмэгтэй байдаг. Би ээжээр айгу бахархдаг тандаа хайртай шүү гэж хэлмээрээ. Зөвхөн орноо дээд ахлагчсан анхны болт амжилттай лээ. За баяргээ. Тэгээ ийш арга шаа. Зөвхөн орноо дээд гарч аваад анхны болт амжилттай лээ. Аа. 3 дугаар сарын 5-ны өдөр буюу Монгол толлороо шиний 15-ны өдөр энэ одоо олон улсын эмэгтэйчүүдийн тэр дундаа Монголын эхчүүдийн одоо баярын босгон дээр манай анги байгуулгын ээлж шүхрийн буул тадлаг болоод энд маань одоо бас шинээр одоо дөрвөн одоо зэргийн албаагч эмэгтэй зэргийн албаагч шинээр одоо шүхэрчин болж байна. Энэ болгон бол одоо шүхэрчин бидний дунд бол одоо тэр дундаа эмэгтэй хүн анх удаа шүхрээр бууж байгаа нь бол их одоо бахархууштай сайхан зүйл болж байна. Ингээд эмэгтэйчүүдтэй бүгд нь одоо энэ эмэгтэйчүүдийн баярын мэндийг хүргээд Монголын үрсийг одоо маш олон болгоорой. Бүгдээрэнд нь ажлын амжилт сайн сайхан бүхнийг хүсье өрөөё. За. Хамгийн гол нь айцыг даван туулах. Харин одоо ирчүүд анхны буултаа хийж буй ахаад олон нислэг хийж буй залуус. За хэдэн жил шөхрээр бууж байна вэ? Одоо хамгийн анхны болсон. Анхны. Энэ хаана ямар албаач юу? Нөгөө мотодлын мэрэгжлийн ангид байсан. Одоо ингээ агаарын десант ангид хэсчээд. Мотодлоос одоо агаарын десант одоо ялгаа идэв тэсвэр хатуужлаад юм уу? Тэрүүгээр юу нийлүү байдаг? Тэсвэр хатуужлын үед ижлэх. Нэг онцлог нь болохоор давхас энэ 51. Нэг мотодог болохоор голдон газар орон дээр газар дээр. Одоо энэ манай тэг 84 дүүр анги болохоор агаар десант дээш. Та хэр удаа бэлтгэдэг? Анхны курст яа одоо 14 оноос тэг хамгийн анхны болт одоо их гэж. Энэ юу вэ? Нөөч. Одоо энэ үнсэн шүү. одоо жоохон айц зөө нөө.
байхгүй. Зүгээр тэнгэр сэлбэг бай. Газар зоож хүмүүс. Шүхрээр бууж хахад тэр өндрөөсөөс нэлээ савлаад агарын даралт энэ төр өгдөг гэдэг чинь тий. Яг эрүүл мэндийн хувьд ч гэдэг юм уу агаараас бууж ирэх нь гинт ямар өөрчлөлт өгд юм бэ? Жохоо эвгүй шүү. Гэхдээ миний хувьд бол ямар ч тийм эвгүй сэтгэл ямар ч төрдгөө. Эхлээд ганц хоёр бууж хахад бол тэгэж тиймэрхүү айц ч гэдэг юм уу. Ер нь буу холгонд л хүн болгонд л айц мэдрэгдэл байх гэж бодож байна. Гэхдээ бол яг тэр шүхэр задарсан тэр мөчд бол үнэхээр тийм гоё мэдрэмжлэл төрдөг шүү дээ. Ямар ч хүний мэдэрч чадахгүй тийм мэдрэмжийг л авдаг л та. Айцыг яаж даван тулж өөрийгөө хатууч болдог вэ? Нэг инээдтэй мэрч хав. За. Би л яг өсрөхтэй. За өөх цаг нь болсон бол хэл өсөрдөг шүү дээ. Тэгж л өсөрдөг шүү дээ. Бусад хүмүүсээс яад. Наа тэгээ өөрөөсөө зоригжуулдаг юмнууд байдаг л баг л та. Тэгээ миний хувьд бол яг тиймэрхүү зөвөр инээдтэй хөгжилтэй маягаар л гэж. Тэгж даван тоолох тий. Тэгж даван тоолох. Ер нь яг энэ шүхрээр буух эсвэл арай өөр ангид албах хаах энэ ялгаа нь юунд үт юм? Тагнуулын анги юм шүү дээ тийм 84. Манайх чинь тийм тагнуулын ер нь үндсэн болон тусгай үүргийн үүрэг гүйцэтгэдэг тийм ангилтаа ер нь бусад ангиас онцлогтой гэх юм бол одоо шүхрээр бууж байна, өөр одоо олон талт үүрэг гүйцэтгэж байна, террористтой тэмцэх үйл ажиллагаа явуулах тийм одоо сургалт бэлтгэлийг бол байнга орж яадаг. Тийм учраас манай тэрүүгээр бол онцгой л гэж бодож байна. Тэр одоо удаа бууж хийж үзсэн байна. Одоо 62 дахь буух гэж байна. Тэр яг энэ өндрөөс өсөрөхөд ямар үгүй мэдрэмжээс болсгүй юу? Ерөөсөө төсөөллийн аргагүй тийм сайхан мэдрэмжтэй байдаг шүү дээ. Яг энэ оргил энд хүртэл тэмцэж энэ олон хатуучдыг бууж явхад хэд тэр зориг төвчээр хатуучдыг өчөө. Ер нь би анх ангаа ахуйныг сургууль төгссөн. Тэгээд ер нь эр хүмүүсийн тийм хийж чадах ёстой зүйлийн нэг байх гэж боддоо шүү дээ. Эрэгтэй хүн болгонд үзэх ёстой гэж боддог. Ээжтэй зориулээ. Хэрвээ аав минь байсан бол энэ болтыг бас аавдаа зориулах байлаа. Тэгээд даанч аав минь байхгүй. Тэгээд энэ болтыг би ээжтэй зориулъя. Мартин авны минь дүргийн. За баярлалаа. Шүхэр бодгийн нөхөр дач ирс бууч. Би дондоо шатлоо өдөгөр бодгийг хүчгүй минийг бүрсэг боцаах очоод намайг сонсоо бүгсэр. Өдөг бууч. Шүхэр бодгийн нөхөр дач ирс бууч. Би дондоо шатлоо өдөгөр бодгийг хүчгүй минийг бүрсэг боцаах очоод намайг сонсоо бүгсэр. Өдөг бууч. Шүхэр бодгийн нөхөр дач ирс бууч. Би дондоо шатлоо өдөгөр бодгийг хүчгүй минийг бүрсэг боцаах очоод намайг сонсоо бүгсэр. Өдөг бууч. Шүхэр бодгийн нөхөр Цэргийн зориулалтаар бол шүхэр тусгай ажиллагааны нэг хэсэг. Харин эгэл бусдын хувьд бол сонирхож болох спортын төрөл. Тэртех 1934 онд Монгол улсад цэргийн зориулалтаар шүхрийг хэрэглэх болж хожим нь 1959 оноос спортын нэг төрөл болгон хөгжүүлж гэлсэн түүхтэй. Шүхрийн спорт гэж авч үзвэл бусад спортоос юугаар ялгаатай гэдэг юм? Тэгээ би чинь 89 он спортын мастер л да. Тэгээд тэмцээн уралдаа их явдаг байсан. Залуу байга үедээ ч одоо спортоор хичээлж ирсэн. Тий. Бусад төрлүүдийг бол онцлогтой л да манайх. Тий. Одоо жишээ нь тэмцээн уралдаа хийлээ түүнээс ер нь ир зоригийн юм нэлээд шаардна. Бие бэлдэр ир зориг ахвал самбаа нэлээд шаардлагаар бусад спортуудаас онцлогтой. Энгийн үед одоо ямар бэлтгэл хийх үү? Шүхрээрээ буугаа. Энгийн үед л бие бэлдэрийн голд бэлтгэл хийн. Онлын бэлтгэлүүд орно. Бие бэлдэрийн бэлтгэл голд хийн дээ. Бие бэлдэрийн бэлтгэлд нь одоо юу юу хийх? Тэгэл өсөлтийн онгоцноос гарах тийм ээ. Өсөлтийн газарлалтын бэлтгэл, шүхэр өдөрдөх, тэрэн жордор шүхэр өдөрдөх гэсэн бэлтгэлүүд ордог. Айдсын тухай авч үзэх юм бол энэ бол бас нэлээ эр зориг шаардсан спорт болчиход байгаа шүү дээ. Өндрөөс өсрөх. Ялангуяа эмэгтэй хүмүүсийн хувьд те зарим ирчүүд ч бас анхны эслэг дээр айж сандарч ийн гэдэг зүйлүүд. Ер нь хүний айдаг юмны нэг нь өндөр байдгийг гэсэн ямар ч хүн тэг өндөрөөс л айдаг. Айдс бол байна. Бид нар ч гэсэн айдс байсан. Гэтэ айдсыг бол одоо яагаад авахгүй гэл хичнээн хүн одоо мянга чи айж болохгүй чи одоо битгий ай гэд хүмүүдэд айдс нь гардаггүй. Хамгийн гол нь хүнд өөрт нь итгүүлэх. Би энийг хийж чадна, би үсэж чадна, өөрөөрөө ялан дийлэн тийм ээ. Тэгжээж айдсыг арилгадаг байхгүй юу? Тэрээс мянга одоо янз бүрийн ухуул сурталчилгаа хийгээд үний айдс бол өдөөс арилгадаг. Хамгийн гол нь дэрүүн лир зоргийг одоо бий болгож өөрт нь итгүүлэх хэрэгтэй.
Зөвхөн шөхөрч илтгүү аливаа юмн дээр тий хүнд өөрийн нөөтөнд тэрийг чадна гэдгийг л итгүүлэх гол асуудал байт юм да шөхөр дээр. Та манай эмэгтэйчүүд бас ирчлээс ялгаа байхгүй. Энэ удаагийн буултаар 4 эмэгтэй одоо шинээр бууж байна. Сая анхныхаа буултыг амжилттай сайхан хийгээд ирлээ. 5-4 уулзж явах байсан тийм ээ. Амжилттай сайхан болж байна. Цагаагаар ч өнөөдөр одоо хаврын маань одоо ихэнх сарын шиний 15-нд сайн өдөр нөлөө хуучны доллар бол өглөө бид нар чинь 6 цагаас л үйл ажиллагаа эхэлсэн. 8 цаг гэхэд одоо агаарт гарцсан байлаа шинэ хүмүүсээ аваад тэнгэр хангамаа сайхан ивэж байна да. Усны болт гэхээр усан дээр буун тэгээ бас давхар сэлэх чадвартай байх хэрэгтэй үү? Тий. Усан дээр буугаад өөрөө сэлж гарч ирнэ. Одоо тусгай үүргийн байлдааны нэг сургуулийн нэг юултай зүйлтэлтэй. Тэгээд бас хамгаалт байлгүй хот оронд мотор цав байна. Хантаа зүмсэн. Тэгээд өөртөө бас усны бэлтгэл хийн тодорхой хэмжээгээр тэгж усан дээр байна. Шөнийн болт нь яг уу? Шөнийн болт бол одоо тэгэл шөнийхөө талбай сайн сонгох хэрэгтэй. Саад их байж болохгүй, байшин барилгатай газар, уул хаттай газар бууж болохгүй. Сайхан тэгш талбай. Манай налахын талбай бас сайхан талбай л да. Дээр үес одоо нисгчдийн маань хайртай газар, шүгчдийн жилгээ байхгүй сайхан зэлгэр сайхан талбайтай саад багтай. Шөнийн болтыг л тийм үү. Тэгээд хамгаалтын гэрлэгийг зөндөөл талбайд тогтчултгээ зөндөө юм хийн л дээ. Тэг 84 дугаар ангийн хувьд бол бүх алба хаагчид нь шөхрийн буугч бас байх хэрэгтэй юм тий? Тий, ер нь шаардлага нь тийм байгаа. Шүүд сантиан гэж дээр үс нэмлэж хийжсэн. Алба хааж байгаа бүх эрэгтэй эмэгтэй энэ алба хааж байгаа бүх хүмүүс шөхрөөр буугч ёстой. Тэрнийхээ дагуу чи сургуулаа хийгээл юм тийм нэ. Цаг хугацаа минут 3 секунд гэж ямар чухал болохыг чухам шөхрөөр буух тэр мөчөд илүү мэдэрдэг гэж анхлан шөхрөөр буусан дурсамжаа тэд ярьж байна. Харин өндрөөс ах тэр мэдрэмж тэдний тусгай үргийн тухайд. Зөвсөд хүчний тик 84 дугаар ангийн 50 жил болж байгаа чинь. Ер нь ямар үүрэгтэй 50 жилийн хугацаанд ямар үндсэн чиг үйл ажиллагааг явуулж байна. Зөвсөд хүчний тик 84 дугаар анги бол одоо анх 1965 оны 5 дугаар сард одоо анх нэг одоо тусгай ороотын хэмжээний хүчээр манай ангийн суурь тавигдчихсэн. За үүнээс хойш одоо тагнуулын чиглэлээр буюу байлдааны үүрэг нь бол одоо болцшгүй одоо эсрэг талынхаа дайсныг удаан хугацааны ажиглалт өгүүлдэх шаардлагатай онц чухал мэдээллийг олзуурлах ерхий зориултын анги салбаруудад бол одоо тийм ээ шаардлагатай мэдээллийг одоо авчих юм одоо үүрэгтэй юм одоо тагнуулын чиглэлийн анги. За ингэж явж байгаад одоо түүхэн хугацаанд бол манайх одоо 1965 оноос хойш нийт одоо нэг 8 удаа оронтой бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөнд орсон бөгөөд дандаа одоо дээшгээ хүний тоо нэмэгдэж оронтой бүтэц зохион байгуулалтын хувьд бол томорсон байдаг. Ингээд 2005 онд бол ерөөсөө олон улсын одоо болцшгүй энэ гарч байгаа одоо гамшиг өөр одоо ямар үүрэг зориулт байд. Энээс шалтгаалаад одоо зөвсөг түвшний тэг 84 дээр ингээ хоёр үүрэгтэй болгосон байдаг. Нэг нь бол байлдааны үүргээ түрүү хэлсэн. Нөгөөх нь бол одоо тусгай үүрэг буюу энхийн цагт бол одоо хүчний байгууллагуудад амтран ажиллах тэдэнд дэмжлэг үзүүлэх ийм үүргүүтэй. Олон нийтийг хамарсан одоо гамшиг ослын үед тэдэнд дэмжлэг үзүүлэх. За онц чухал объектуудыг хамгаалах болцшгүй одоо алан хядах үйл ажиллагаа болох юм бол тэрэнд одоо шууд оролцох гэх мэтлэнгээр одоо ийм үүргүүтэй байгаамаа. Манай анги бол одоо анх 1965 онд байгууллагатай хуучнаар одоо Зүүн Баянгийн гарнизонд одоо байгуулагдаж байсан бол Зүүн Баяндаа бол 2-3 удаа шилжин байрлаж исэн. За дараа нь энэ одоо 119 дугаар анги буюу Алтан булагт ирж байрлаж исэн. Одоогоор энэ зөвсөг түвшний сургалтын нэгдсэн төвгээд байгаа зөвсөг түвшний 311 дөрөв 5-7 байрлаж исэн. Дараа нь Сонсголон орон буюу одоо тэр үеийн одоо одоогоор бол энэ зөвсөг түвшний 013 дугаар ангийн байрлалд ирж байрлаж байсан байна. За тэгээд хамгийн сүүлд одоо 1990 оны ихээр 1992 онд одоо энэ сансаргатханд ирж байрлсан. Өнөөдөр бол одоо зөвсөг түвшний тэг 84 дөрөнгө бол одоо тусгай томилтын батальон болтлоо бол одоо өргөжж олон төрлийн үүрэг даалгаврыг шаардлагатай үед биелүүлэхээр байлдааны болон одоо тусгай үүргийн бэлтгэл сургуультаа бол тасралтгүй явуулж байна. За энэний нэг маань одоо шүхрийн сургалт бэлтгэл бол одоо яалтж байхгүй одоо хамгийн томоохон сургалтын нэг. Шүхрийн сургалт бэлтгэл нь бол одоо жилийн 4 үйлрэлт буюу хавар, зун, намар, өвөл гэх мэтлэнгээр явагддаг төрөв бий хэлжсэн. Дээр нь дахиад одоо усны буулт, шөнийн буулт, усны мандал дээрх буулт, шөнийн буулт. За тэгээд дээр нь одоо хит нам өндрийн модны гэх мэтлэнгээр буултууд нь бол ингээд төрөлтэй байдаг. За энэ дундаас тодтогч хэлэх юм бол усны мандал дээрх буултыг бол нэг 20 жил орчим одоо Сэлэнг аймгийн гүн нууранд зохион байгуулж байгаад
Дараа нь одоо Арангаан аймгийн Өгийн нууран дээр 2 жил зохион байгуулад өнгөрсөн жил бид нар одоо зүүн хязгаар буюу одоо Бөөр нуурын усны мандал дээр бол одоо шүхрийн болт адилгаа зохион байгуулсан байж байгаа. Шүхрээр бууж байгаа эмэгтэй албаагч бас байна л да. Бүх зүйлд ажилладаг. Тэгээд тэд нар бол бас одоо тусгай ажиллагааны үеэр бол үр гүйцэтгэх гэсэн үг. За ер нь бол одоо гүйцэтгэх үүргээс шалтгаалаад бол цэргийн албаагч нь бол өөр ингэсэн үүрэгтэй. Ямар одоо нэгжид хамаарагдаж үр гүйцэтгэх үгээд. За энд одоо хамаарагдаж байгаа эмч одоо бууж байгаа эмчнэр бол яг одоо тусгай ажиллагаа гэхээсээ илүү тэднийг дэмжих үйл ажиллагаанд оролцдог. Жишээлх юм бол эмч, совилагч, за тэгээд ардтал санхүүгийн ажилтнууд гэх мэт одоо ийм ажилтнууд нь бол одоо тодорхой хэмжээний эмэгтэй цэргийн албаагч бол одоо үүрэг гүйцэтгэдэг. Тийм учраас эмэгтэй гэхгүйгээр бид зайлшгүй одоо шаардлагатай үед буулгахаар бол одоо ердийн одоо 50 цагт бол байлдааны бэлтгэл сургалтын үе хийлгэж байгаа шүү дээ. Эх орныхоо инхийн мананд зогсож өөр бусад үед тусгай ажиллагаанд оролцох шүхэрчдийн тэнгэрийн цэлмэг газар талд нь зөөлөн байваа. За бодтой сурагчдын энэ удаагийн дугаарыг та бүхэн тэд 84 ангийнхаа хамтран хөрвүүлээ. Хамгийн гол хамтран хамтран асуултаас яг энэ нийгэм байгаа одоо асуулт ямар нэгэн айцыг давж буудсаа албаагч жишээ яаж тэмцэх вэ гэдэг асуулт. Энэ бол бүх болон байдаг асуулт учраас бид тамаатай нөгөө талаас та бүхэндээ танин мэдүүлгүүдээс энэ дугаарыг бидний хүргэж байгаа. Нэмжлэхэд зөвсөд хүчний тэг 84 дэх ангийг 50 жилийн өмнө жил төгөөж байгаа. Тэрээс өнөөдөр бодисол сурвалжийг та бүхэндээ яг энэ зөвсөд хүчний тэг 84 дэх ангитай хамт хүргэлээ. Агаар